За зожиг нохоо хэрхэн нийгэмшүүлдэг вэ? Өдөр өнжүүлэхдээ авдгөө гинэ. Ингчин асуусан байна. За зожиг гэдгийг бид нар зүгээр хүнийхээр ямар хүн зүгээр зожиг байдсан бэ гэхлээрэ зожиг гэдэг чинь хүн дээр ярьдаг шүү дээ, тий? Хүний зан төлөв зожиг хүн гэхлээрэ хүнтэй нэг хамт байхыг хүсдэггүй. Хүнтэй тийм амархан уулзраа олж чаддгүй, өөрийнхөө илэрхийлэх тийм чадвар муутай ганцаараа байхыг хүсдэг тиймэрдүү хүмүүсийг бид нэр зожиг гэдэг. Яг нохоонд яг тиймэрдүү юм байх уу гэвэл бас байна. Нохоо болгон чинь бас өөр ингэсэн характертай. Ялангуяа үйлдвэрийн бас онцлогуд байна. Тухайн нохооны хувь нохооных нь онцлогуд байна. Тэгээ нохоогоо хэрвээ ажиглаад үнэхээр одоо яг одоо хүний зожиг шиг тийм зожиг байх юм бол хүн нохоо зүгээр зожиг байж болно. Тэрийг заавал нөгөө нэг нохоо болгонтой найзлуулах гад хүн болгонд эрхлүүлэх гэдэг яг үнэндээ бол ерөөсөө шаардлага байдаггүй. Гэхдээ ихэнх тохиолдолд манайхан ямар нохоог зожиг гэж зүгээр андуурдгүү гэдгээр хангалттай нийгэмшил байхгүй. Гадны орчин танихгүй хүнтэй харьцаж сураагүй тийм нохоонуудыг зожиг гэж нэрлэдэг. Энэ нь бол илүү нөгөө нэг нохооныхоо хувьд зан характерын жоохон доголдол байж болно. Тэгэхээр энийг өдөр өнжүүлэхэд өгөх юм уу? Эсвэл яг нөгөө нэг юу төлөвлөгдсөн нийгэмшлийн дасгалуудыг хийх нь айгүй чухал. Бид нар юун дээр их алддгүү гэдгэлээр зожиг буюу хүн нохоотой нэг тийм харилцаанд орох дургүй байгаа тэр нохоонуудаа хүчээр олон нохооны дунд шууд аваачих, хүн болгон руу шууд эрхлүүлэх гэж үзэх те. Хүүхдээ шууд эрхлүүлэх яг иймэрдүү юмнуудын дунд нөгөө нэг зожиг гэж нэрлэж байгаа бидний нохоо маань одоо aggression буюу яг тэр өөрийгөө хамгаалах сэтлэр тэр бусд хүмүүс рүү дайрах, нохоо руу дайрах тиймэрдүү муу зан төлөвүүдийг үүсгэх эрсдэл бол байдаг. Тэгэхээр хэрв нохоочин яг бусад нохоо болон хүнтэй яг тийм харилцаад сайн үүсгэж чаддгүй байх юм бол энийг заавал нөгөө нэг controlled environment буюу бэлдсэн аюулгүй тийм нөгөө нэг яг тийм бэлтгэгдсэн орчинд заавал хийж явах хэрэгтэй.